Өнөөдрийн шинжлэх ухаанч мөн экосистемийн эрүүл байдал, хүний сайн сайхан байдал, эдийн засгийн доктортой өсөлт хоорондоо салшгүй холбоотой болохыг баталсаар байна. Монгол улс биологийн олон янз байдлын тухай конвенцэд 1993 онд нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг доктортой ашиглах, генетик нөөцийн үр өгөөжийг шудраг, тэгш хүртээх чиглэлээр олон улсын өмнө тодорхой үүрэг хүлээсэн билээ. Энэхүү хугацаанд бид үндэсний бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар боловсронгуй болгож ирсэн бөгөөд өнөөдөр дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бодит үр дүн болгон хэрэгжүүлэх шинэ үе шатанд шилжин орж байна. 2022 онд Канада улсын Монреаль хотноо болсон биологийн олон янз байдлын тухай конвенцийн талуудын 16 дугаар, 15 дугаар баг хурлаар батлагдсан Күнмийн Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээн 2030 он хүртэлх дэлхийн зорилтуудыг тодорхойлсон түүхэн баримт бичиг болсон. Монгол улс энэхүү хүрээтэй нийцүүлэн биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-аас 2030 боловсруулж, Монгол улсын засгийн газрын 26 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдаад байгаа. Шинэ стратеги төлөвлөгөө нь зөвхөн ховор амьтан ургамал, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах тухай баримт бичиг биш юм а. Энэ нь экосистемийн хамгаалал, нөхөн сэргээлт, доктортой хэрэглээ, байгалийн нөөцийн зөв менежмент, орон нутгийн иргэдийн оролцоо, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, хувийн эмчлийн оролцоо болон доктортой санхүүжилтийн тогтолцоог хамарсан үндэсний хэмжээний хөгжлийн бодлого юм а. Хамгийн чухал нь энэхүү төлөвлөгөө нь Ирьеогийн суур 3 конвенцийн хэрэгжилтийг уялдуулах бодит боломжийг бүрдүүлж байгаа юм а. Учир нь биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын дороотлол нь тусдаа асуудал биш юм. Нэг нь нөгөөгөө улам хүндрүүлдэг, нөгөө талаас нэг асуудлыг зөв шийдвэрлэвэл бусад асуудлыг давхар шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг ийхүү харилцан хамааралтай сорилтууд юм а. Тухайлбал газрын нөхөн сэргээлт нь биологийн олон янз байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг. Биологийн олон янз байдал сайжрах нь экосистемийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжийг бэхжүүлдэг. Эрүүл экосистем нь хөрс, ус, нүүрс төрөгчийн эргэлтийг тогтвортой хадгалж, газрын дороотлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс Монгол улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинжилэл NDC 3.0 үндэсний дасан зохицох төлөвлөгөө, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө болон газрын дороотлыг тэглэх зорилтуудыг харилцан уялдуулан хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Эрхэм нөхдөө, Монгол улс дэлхийн хамгийн том тал хээрийн экосистемийн нэг хэсгийг хадгалан үлдсэн улс орнуудын нэг юм а. Энэхүү экосистем нь зөвхөн Монголын төдийгүй бүс нутаг, дэлхийн экологийн доктортой байдалд чухал ач холбогдолтой. Бидний өмнө тулгарч буй зорилт бол зөвхөн хамгаалах бус, доктортой ашиглалт, нөхөн сэргээлтийн тэнцвэрийг хангах явдал юм. Стратеги төлөвлөгөө батлагдсанаар бодлогын үндэс бүрдэж байгаа юм а. Одоо бидний өмнө тулгарч буй хамгийн чухал зорилт бол амлалтыг хэрэгжилт болгох, хэрэгжилтийг үр дүн болгох явдал юм а. Үүний тулд төрийн байгууллагуудын манлайлал, шинжлэх ухааны байгууллагуудын мэдлэг, инновац, орон нутгийн иргэдийн оролцоо, хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлийн дэмжлэг нэн шаардлагатай байгаа юм а. Монгол улсын засгийн газар байгаль хамгааллын салбарт төр, хувийн хвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль дээлтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан болон шинэлэг санхүүжилтийн механизмыг хөгжүүлэхээр чиглэлээр тууштай ажиллаж байна.
Учир нь биологийн олон янз байдлыг хамгаалах асуудал нь зардал биш юм. Энэ бол доктортой хөгжлийн суур хөрөнгө оруулалт. Энэ бол эдийн засгийн доктортой өсөлтийн үндэс. Энэ бол ирээдүйн хойч үеийн өмнө хүлээсэн бидний хамтын хариуцлага юм а. Хүндэт төлөөлөгчдөө өнөөдрийн арга хэмжээ нь шинэ стратеги төлөвлөгөөг танилцуулах төдий бус шинэ түншлэлүүдийн эхлүүлэх, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, шинжлэх ухаан бодлого санхүүжилтийн огтлолцолд бодит шийдэл бий болгох эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Монгол улс Риогийн 3 конвенцийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтаа тууштай хэрэгжүүлж биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын дороотлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг харилцан уялдаатай хэрэгжүүлэхэд мандайлан ажиллах болно. Үйл ажиллагаанаас үр дүнгээс тогтвортой ирээдүйд хүрэх энэ замд та бидний хамтын ажиллагаа, түншлэл хамгийн үнэтэй хувь нэмэр байх болно. Хилцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.